Ингээд юу яасан Монголын энэтэй суугаа Монголын эцсийн сайдын яамн дээр ингээд энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээ сая бид хоёр энд ирээд 4 сар болж байна. Хүүхдээ ингээд нэг амьд гараад нэг энд дэмжлүүлээд тэгээ нут руугаа буцах харих гэсэн чинь баахан асуудлууд тулгарчаад бид хоёр үнэхээр аргагуудаад ингээд өнөөдөр би охиноос агчээсэн эрчимтэй өрөөнд тэгээ эхнэрийнхээ наашаа уулсан чинь энэ элчин сайд гам бол гарч ирээд миний ханыг шууд тээж рүү юу савнд ус гадар ходоод руу ингэж ишглөөд тэгээ машиндаа суугаа явуулсан байна. Машинд нь эхнэр нь сууж исэн тэр инкол гээд туслах нь бас сууж исэн байна. Тэгээ жолооч нь байж исэн байна. Одоо ингээд бид нэр одоо яах ёстой юм бэ? Энэ асуудлыг ингээд шийдвэрлэж өгөх юм байна уу? Би ингэсэн байхгүй юу? Би энэ ирээд сайд үнэн байдлыг ихшээд нэг болоод үнэн байдлыг танаас төлөөлөгч танаа цайд хоёр үнээр надад туслах чадахгүй байна. Та надад туслаач гэсэн чинь намайг чи юу гэдэг байгаа? Би яаж хамт туслах ёстой гинэ? Тэгэхээр би тэгжсэн чинь сайд араас нь хүрээд ирсэн эхнэртэйг. Тэгэд жолоос суугаад болт нь хурдан суугаад сайд суугаад дунд нэг эмэгтэй хүн суугаад та эхнэр суусан байхгүй сайд эхнэр. Чи сайд та надад туслаач гэж би хоёрын алгыг онгоолоод ирсэн чинь сайд намайг жуусыг тийм юу дижаа би хатаад против. Ти өнөөдөр дөрөв сарын Шүт гэж ирсэн. Миний хүүхдэд одоо нэг мөдөд ирсэн хүүхдэд ирсэн. Миний хүүхдэд өнөөдөр ийж татаад байна. Тархин бичиж зүрхээ асаад ирсэн болоод дээд асуудал үүсээд эмчнэрийн буруугаас ингэж сүнсэн бактери ороод ингэж миний охин дээсэхгүй 4 сар болсон байхгүй юу? Үгээр хэцүү байна. Хүний нусаг бүхэн сонсох хүн надад тайдаг үсэн. Энэ бичлэг байгаа. Энэ камер нь бисэн. Энэ хүмүүс харсан. Зарим харсан хүмүүс нь яваад өглөө. Үгээр олон хүн харсан намайг. Яг ийшээ жигээ дунгаас дахиад би гарч ирээд тэгээд та намайг яагаад бодож байгаа? Та надад туслаад би хүүхдийнхээ төлөө явж би их хүн би эмэгтэй хүн таач дээ.